Норог бичлэг 204 жоо судал налж байгаа холоос хийчих. Миний яриа сонсож байгаа л үү. Тэгээд ер нь бол энд ингээд суугаа та нарт юм заах гэдэг хүн тэгээ нэг тийм соён гэгээрээд нэг бурхан будтай ч юм уу болцсон болохоор заадаг бишээ. Зүгээр л олж харахад энгийн ийм ойрхон зүйлсийг олж харахгүйгээсээ болоод хүмүүс сэтгэл санаа, бие махбод ямар олон зүйлээр хохирч ийн вэ. Тэгээ өмнөх хөшлөнээр ярьсан тэр хоосрол гэдэг сэдвээс болоод яагаад ингээ амиа оролт их вэ, тий, готрол гүнэг их вэ, хэрүүл урал. Яг одоо ингээ бичлэгийн цаана сонсоход ч юм уу, одоо ингээ ярихад хоол сонсож байгаа гэсэн та нар гудамжинд гараад гар. Тий. Би одоо өөрөө машин барьдаг. Ямар стресстэй байдаг лээ, тий. Одоо тэгээд сүүлийн 2 дугаараар явах болсон. Тэгээ бас ялгаагүй ер нь бол стресстэй. Тэгээд яагаад ийм хүмүүс байгаа юм бэ? Тэгээ гоё өртөлж чадахгүй, гоё залуу байж чадахгүй, тий. Тэгээ залуучуудыг одоо ингээл тамиргүй болчлоо юм болчлоо гэх юм. Тэгээ бид нар тамиртай болъё гэд ямар тэгээ дээр үедээ адилхан ингээ хөдөө гадаа ингээл мөр мал гэд яваад байхгүй шүү дээ. Угаасаа л бүгд хот руу ирж байгаа тодорхой. Гэтэ бид нар хотод байгаа ч гэсэн эрүүл байх боломжтой. Хөдөө байгаа хүмүүс нь болохоор хөдөө байсан ч ялгаагүй бас миний баг байх үеэс бол нэлээ өөр болсон юм билээ. Архитект их болсон, залхуурал их болсон гэж сонсогдож байсан. Гэтэ бас болж байгаа бүтэж байгаа хэсгүүд байгаа. Болж байгаа бүтэж байгаа хэсэгт нь болохоор юу санал гарч байгаа гэхээр болж байгаа бүтэж байгаа гоё амьдралаа хүн угаасаа урттай байлгахыг зорино шүү дээ. Сүүлийн үед бас хүмүүс эрүүл мэндэд анхаардаг болсон. Эрүүл мэндэд анхаарад янз янзын бүтээгдэхүүнүүд авдаг болсон, үйлчлэгүүд авдаг болсон тий. Одоо тэр эмэгтэйчүүд нь гоо сайхны үйлчлэг ч юм уу, дайрсаа татварлах ч юм уу зөндөө олон үйлчлэгүүд авдаг болсон. Тэгэхээр заавал тэгж их мөнгө төгрөг зарлагдахгүйгээр гүнээсээ илүү төгсөөр яаж гоё амьдрах юм бэ гэж байгаа. За хэцүү байгаа хүмүүстэй болохоор чи яагаад ингэ хэцүү байгаа юм бэ? Яагаад ингэ готрол гүнгээр дүүрэн байгаа юм бэ? Тэр зүйлээ яаж ингэж тэгээ яаж ингэж багасгах юм бэ? Яаж ингэж засах юм бэ гэдэг тийм хүү зөвлөгөөнийг л өгөх гэж хичээдэг гэсэн үг. Гэтэ би ер нь бол хувийн үзэл бодол гэхээс илүү хуулиудыг та нар санал болгодог. Энэ хуулиудыг та нар ойлгочих юм бол хууль гэхээр тийм хэцүү зүйл биш юм, энгийн зүйлийг тий бидний хэвлэлд энерги хадгалагддаг шүү. Бидний бэлгийн энерги маш чухал шүү. Бэлгийн эрүүлэнд бас чухал шүү. Сэтгхүүн эрүүлэнд бас маш чухлаа. Тэгээд бүгдээрээ ингэ эрүүл мэндүүдээ бүгдийг гоё хайрлая, зүртгэлээ цэвэр ариун байлгая, нандин байлгая гэвэл бид нар яг юуг ойлгох ёстой юм бэ гэдэг тухай л ерөнхийдөө нийгэмдээ бас нэг зөв дуу хоолой хүргэж гээл дахин ингээ оролдоод өөрийгөө ч олтоо залхаагаад ингээ сууж идэг. Тэгээд ер нь бол бичлэг хийх бас жоохон гай залхмаар зүйл. Өөртөө бас хийгээд үзээрэй. Нэг бичлэг, хоёр бичлэг ингээд 3 4 5 мянга. Одоо миний хийж байгаа бичлэг хэдэн мянга ч гэдэг. Мянгаад л бичлэг, мянгаад бичлэг, 2000-аад ч юм бичлэг хийсэн баха. Ер нь бол байнга хийгээд байгаа ялгаатай шүү дээ. Байнга хийгээч болтгоо ингээд яриа сураад нэг юм ойлгуулаад сурчих юм бол нэг хүний бас амьдрал аварж байгаа байхгүй. Нэг л зүйлийг мэдхгүйгээсээ болоод амьдрал нь шал өөр явах боломжтой. Буруу хань сонгохоор яадгүй. Тэ? Одоо бид нар ингээд ханижлах гэдэг зүйлээ тэгэл анхнаасаа л нэг тийм өглөө хөгшин хүн амьтан зодддаг хүн сонгохгүй шүү дээ мэдээж. Яагаад хүмүүс ийм болчтой юм бэ? Тэг анхнаасаа яаж зөв сонгох юм? Эсвэл би өөрөө бас муу хүн болдог гэж болно шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж хадгалж авч явах юм гэдэг тухай л ерөөдөө дуу хоолойгоо үргээд байгаа л гэсэн үг л тэ. Ер нь бол ууд нь бол бас нэг дасгалын ном санал болгодог. Дасгал санал болгодог. Гэхдээ дасгал нь бол ерөөсөө чухал зүйл юм биш юм аа. Дасгалаар дамжуулж олж авах гээд байгаа мэдлэгүүд нь, мэдрэмжүүд нь чухал юм аа. Бид нар одоо бодлын юм маш их ядаргаанд байна. Одоо ингээл өдөршин утас сухч ийн л гин ийм чимгэн тэмчгэн. Би ч бас хүн илдэг өөрөө ер нь бол маш их утас сухдаг. Маш их ном ингээл янз янзын мухдаг тийм хүү сонирхолтой. Яагаад гэвэл энэ бас миний мэрэгжлийн онцлог, удмын онцлог бас байх. Яагаад гэвэл таад өмнө хэлжсэн би бас нэг тийм тамирчин төрлийн хүн биш. Бөмбөг тэ саксон бөмбөг нэг дуртай биш. Яг тусан газар бол сонирхон гэхдээ ер нь бол нэг тийм дуртай биш. Ер нь хар багасаа ном унших дуртай. Хэдэн мянган ном бас уншиж ирсэн. Тийм төрлийн. Тэгээ тийм болохоор тэр бас уншдаг. Гэхдээ ер нь бол бодлын нэг ажил хийж байна. Гэхдээ энэ бодлын хоосролт автахгүй байх үе. Бодлороо дамжуулаад төрөлдлүүдэд автахгүй байх үе гэдэг талаас нь бас ярьж байгаа. Тэгээ ер нь бол бид нар маш их завгүй болооч ингээл өдөршин урт сухаал ингээл тийм завгүй амьдралаасаа яаж зүгээр эрүүл мэндэ хадгалах уу те. Одоо бол бид нар ингээд ялангуяа одоо энэ хотод амьдардаг ч юм уу, офис ажилтдаг ч юм уу те тиймэр хүмүүс бол яг электрон тооног хөрөмжөөс хол байна гэж бол байхгүй. Гэтэ энэ бол муухай зүйл биш, зүгээр энэ зүйлээс ялгарж байгаа тэр хор хөнөөл гэдэг зүйлийг нь багасгаад бид нар эрүүл мэндэ хамгаалаад сурчих юм бол
энэ зүйл рүүс муухай зүйл шээ. Одоо бас хавар гэдгээс хоошо одоо энэ хэдэн сарын дотор бас химэл оюун ухаан гэдэг зүйл маш их хөгжиж байна. Техник технологийн дэвшил гэдэг зүйл бол маш гоё зүйлээ. Сайн зүйл. Бид нар яагаад харин ингэ зоод байгаа гэхээр хүн төрөлхтөний зүрхсэтгэлүүд нь хэрүүл биш хоосрол ихтэй байгаа учраас баячууд, ядуучууд те ингээд баян ядуу, хөгшин залуу, дээр доор ийм те атман, цэрэг гэл ингээд олон янзын юм үе давхаргууд үүсгээд бид нар өөрөө нийгмийн ингээд стрессээр дүүрэн сөрөг байдлаар дүүрэн болгоцсон учраас хэцүү санагдаад байгаа маа. Энэ бүх зүйлийн зөв утгуудыг олоод зөв чиглэлд хөгжиж чадах юм бол манай Монголд бас хөгжил ойрхон байгаа. Дээрээс нь яг бэлтгэн цаас ярихаар энэ хол сэдвүүд юм шиг мөртлөө үгүй ойрхон байдаг. Одоо та нар донд одоо 20 30 та ч юм уу 40 та ч юм уу хүмүүс дотор хайртай хүнээ алдаж үзээгүй хүн байхгүй бах. Тэгээ хайртай хүмүүсээ бас яагаад алдаад байгаа юм бэ? Тэгээ алдахгүй байх боломж байд юм уу? Бид нар ерөнхийдөө одоо хариуцлах гэж байгаа шүү дээ. Өмнө ч бас бичлэгүүдээр хэлж байсан. Одоо нийгэмд эр хүн байх гэж олон тодорхойлолтууд хэлдэг те. Эр хүн байхын тулд гой зэрэгтэй явах хэрэгтэй, оюун нуруутай байх хэрэгтэй, шалчган нугуу байх хэрэгтэй, наа гэлэн. Энэ тодорхойлолтуудын хамгийн гүнд нь бас одоо сүүлийн үед ямар шаардлага тавьж байгаа юм бэ гэхээр чи гэр бүлтэй бол эрүүл эхнэр хүүхэдтэй бол эрүүл байх шаардлагатай болцсон. Эрүүл мэндтэй байна. Чи хандаа ингээм хамт байна, амьд харагдаж байна гэдэг чинь ер нь бол маш их том хөрөнгө оруулалт. Тэгэхээр ийм зүйлүүдийг бид нар хийхин тулд яг шаардлагатай юм бэ гэхээр эрүүл мэнд гэдэг зүйлийг олё гэхээр хэцүү байдаг тийм үү. Ингээд та имлэгээр ингээ яваад үзээ. Имлэгээр ингээ яваад эсвэл шашны байгууллагын хүнд сурталтай мөнгө их орно. Тэ одоо нийгэм ямар байгаа лээ. Тэгээд яагаад заавал бид нар ингээд эрүүл мэнд гэдэг зүйлийн хадлаа тэгж их мөнгө төгрөг зарлах хэрэгтэй юм бэ? Яагаад ийм хэцүү байх хэрэгтэй юм бэ? Үгүй шүү дээ. Ягтаасаа ингээд бидэд байдаг шүү дээ. Хүний дархлаа гэдэг зүйлтэй. Хүний бие махбод гэдэг зүйл чинь ямар гайхалтайгаар бүтээгдсэн юм бэ гэд тэ. Иймэрхүү олон зүйлийг ер нь бол түгээхийг зорж байгаа. Тэгээд ямар нэгэн нартай өдөр би танартай ойлголцох байх. Тэр ойлголцох хүртлээр би хичээх болон та нар ч бас хичээгээрэй. Би бол хичээж байгаагаа зүгээр хичээж байгаа баримтуулж байгаа байхгүй юу? Одоо бол наваг бас нэг 1000 бичлэг хийжсэн гэхэд бас судлаа гэхгүй шүү дээ. Яг тэгвэл энэ доорог 200 бичлэгийн өмнө лайвууд хийдэг байсан. За тэгээд рилүүд хийдэг байсан. Анх ингээд дуу хоолойгоо сонсоход бичлэгээ сонсоход хөвчмөр өгдөг. Одоо ч хөвчмөр өгдөг гэхдээ энэ яг яриад сураад тэг ойлголцоо явсны дараа би тухайн хүнийхээ маш их мөнгө хөрөнгийг хэмжиж байгаа шүү гэдгийг мэдхээр маш их тэг ингээд амьдралд нь гэрэлгээ авчиж чаднаа. Энэ зүйлийг л мэдчих юм бол ийм сонголтууд дээр ингэж алдахгүй гэдэг зүйлийг мэддэг болохоор хичээгээ явж идэг. Жишээл залуучууд ч гэсэн гэр бүл төлөвлөлтөөр хэлдэг шүү дээ. Зүгээр л сэрэлдээ баригдаад сэрлээсээ болоод ямар нэгэн сонголт хийчих байгаа байхгүй. Тэгж бол болохгүй. Хүн амьтналаг байдлаар сонголт хийх мөчтөл дандаа алдаа гаргадаг тий. Амьтналаг байдлаар хийх зөвхөн дур хүсэлтэд баригдаад гэр бүл зохиохоосоо болвол тэгээ тухайн үедээ нэг татагдчихж байгаа л гэж. Бие махбод хүсэл гэдэг чинь төр зурагчтай тэгээд татагдчихж байгаа тэгэл дуусна. Тэр зүйл чинь хүсэл нь байхгүй болчихно. Тэгээ салахад яг уу сэтгэл санаагаараа охирно, бие махбодороо охирно. За үр хөвгттэй болсон бол дундаас нь үр хөвгтөн нь охирно. Ийм олон зүйлүүд ер нь бол болж байгаа. Тэгээ эднэрийг л ойлгуулах гэдэг юм. 2 дугаар таар хэлж штэ. Та нар ингээд хүүхдүүдээ битээ арих уу, битээ тэг гэж загнахаас илүүтэй ойлгуулчих юм бол тэр таашаалдаг зүйлийг нь зүгээр аваа сурчих юм бол бид нарыг ингээд загнах хүчлэг шаардлага байхгүй байхгүй да. Тэгэхээр дисайд нэрээ бас яг Монгол болохгүй бүтэхгүй зүйл гэхээс болж бүтэж байгаа зүйл зөндөө сүүлд ч одоо Монгол гэл тэ Монголын Counter Strike номер 1 гэтлэгийн номер 1 ранктай бас гарч ирсэн. Альха хоороос хойш би хавар бичлэг хийжсэн. Одоо намар болцсон байли. Намрын хооронд та бүгд харсан байх тийм юмуд байдаг болсон. Тэгэнгүүт ер нь бол Монголд бас болж бүтэж байгаа зүйлүүд олон байгаа учраас бид нар одоо гоё бас уртнаслах хэрэгтэй байхгүй. Монголд бас шинэ бүтээлүүд их байна. Сүүл бас тэр малчтын махны дэлгүүр өнтер гээд нэгдсэн байсан. Ингээл Монголд бас нэг болохгүй бүтэхгүй зүйл утаа матаа төвчрэл мөгжрэлтэй ингээл хэрүүл маргаан стресс, авилгалтай ингээл хүн суртал зөндөө ингээд хэцүү юмуд байгаагчсан дундаас болж бүтэж байгаа зүйлс гарч иж байгаа. Тэгээ лизингээ төлөх зээл мөнгөний асуудал хүн болгонд л байгаа.
Гэтэ ийм хичнээн ингээд зөндөө зүйлсүүд байгаа ч гэсэн энэ нь бол бидний бүтээсэн тогтолцоо юм аа. Бид хүмүүс өөрсдөө анханасаа ухаалаг байгаад зүртгэлэн зөөлрөө би эндээ хүн шиг ханддаг болоод тэгээ илүү ухаантайгаа байдлаар ингээд хүсч өгч чадах юм бол илүү гоё нийгэм бүтээж чаднаа. Тэгээд оюухан ч гэсэн хөгжих боломжтой. Монголчууд яг үдээ өөрсдөө бол IQ-гийн төвчнөр бас дэлхийд гайгүй бичигддэг. Тэгээ дундаж ингээд удамжид явж байгаа хүмүүс гэхээс илүүтэй соён гэгэрж байгаа, сэхэрж байгаа тийм мундаг хүмүүс бас Монгол зөндөө байдаг. Сэтгэл чадвар бас нэлээд өндөртэй байдаг. Тэгэхээр энэ олон зүйл бидэрт байгаа юм бол энийгээ бас хатгалаа гоё эрүүл байцгаая, урт насалцгаая. Эрүүл байцгаая гэдэг зуршлын цаана зөндөө юм байгаа шүү. Эрүүл мэнд гэдэг бол маш чухал зүйл шүү. Эрүүл байхгүй болохоор тэгээд хэцүү гээд өвчин зовлон тусаал тэгээд эмчилгээ, онцлогоо гэж явуул тэгэл байгаа бүхнээ тавьж тууж байгаа хүмүүсээс зөндөө байгаа. Тэгээ хор тавдар ч юм уу янз бүрийн зүйлс болдог. Тэгэл араас нь ингээл зөндөө олон юм хийгээлэдэг. Тэгээ барьж тогтоож чадахгүй зүйлсүүд байгаа. Тэгэхээр бид нар яг өвдөөд тэг ингээ бүр ёроолтон тулсныхаа дараа хүн ухаараад байгаа байхгүй. Тэгээд тэгж ухаарах биш. Болохоос нь өмнө сэргийлээ сурчвал амьдрал чи илүү happy, яз жаргалтай болно шүү дээ. Тийм болохоор бол бүтэж байгаа зүйлсүүдээ олж хараад хамтдаа уралцгаая. Тэгээ ноорог бичлэг хийдэг чинь тий. Гээц нэг энэ өрөөнд хэдэн бичлэг хийж явсаар нэг таслахгүй хүн шиг нэг 100 бичлэг хийж чадвал хийнэ. Тэгээ ер нь бол ингээд бичлэгээ бодохоор юм давтагтаад байгаа юм шиг хийх шаардлага ч нүг гэмээр бодлоо төрөнд төвчлээ чамаагүй хийгээд байхаар яалтчгүй чадвар сайжирдаг. Би яг тэр 200 бичлэгийн дараа бол сүйд ингээ ярихад бол нэлээд чадвар ярих чадвар сайжирсан байсан, сэтгэх чадвар сайжирсан байсан. Тэгээ одоо ч ер нь бол дахиад нэг 200 бичлэг хийчихье гэсэн зорилго бол байна. Тэгээ 200 бичлэг хийгээд амарна. Тэгээ мотивашн урам зориг байгаад их юм бол мэдээж дахиад олон бичлэгүүд хийх байх. Тэгээ тэр хүртэл үтсэн хамт байх чадах хүмүүс нь хамт байгаарай. Хамт байж чадахгүй тэгэхээр ойлголцохгүй мөртлөө бас ойлголцмоор санагдаж байгаа хүмүүс байвал төлбөр төлөөд бас уулзч болно. Тэгээ бэлгийн нэргийн зөвлөгөө, эрүүл мэндийн зөвлөгөөнүүд авч болно. За тэгээ мөнгө хөргөний бас зөвлөгөөнүүд өгдөг байсан. Тэгээд тэр нь бол өгж болохоор хаа. Тэгээ тэр хүртлээ хамт байж. Тэгээд сонор бичлэг болоо баярлалаа.